6 дугаар сарын 5-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолт. Тус өдөр дэлхийн аваргын гол фаворитуудын нэг Испани шигшээ Азийн хүчрхэг баг Иракийн шигшээтэй тоглосон. Энэхүү галгарсан тоглолтыг та улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Гренландын зүүн эрэгт аврах том цунами нүүрлэж эрэг дээр байсан хэсэг сорвчдыг нүмрэн авсан сэтгэл сэрдийлгэн мөч камерт буужээ. Азар 3 эрэгтэй гуруусаа амжиж зүхтэн аюулаас арай хэм устарч чадсан байна. Пакистан дуусан асар том үер хаан шороо гэд замд таарсан бүхнээ арчин одож байна. Байгалийн хүч ямар аимшигтай болох нь ярилцээгүй. Усан доор скутер нь цагт 4.8 км хүрч хурдалж, усан доор хайгуулыг урд өмнө байгаагүйгээр хэлбэр болгож байна. Хүнд даацсан машины яг хажууд асар их хэмжээний шороо чозоо уурхайн ханнаас норж байна. Каскадёр нисгэгч цагт 60 км-ийн хурдтайгаар өөр нэг нисгэгчийг шүргээд өнгөрчээ. Азар хинж бэрхтэйг байна. Нью-Йорк хотод төмөр замын аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургуулиас болж байна. Азар энэ нь зүгээр сургуулиас байлаа шүү. Magic. Only fireworks. I think it looks really good. Хүнд даацсан каран онхолцсон ачааны машиныг буцааж хэвийн байдалд оруулахыг оролдож байв. Үйлдэл бүрийг маш болгоомжтой нарийн хийж байлаа. Эргэн тойронд хүмүүс амьсгаа даран харж байв. Далаа руу цутгах улаассан хайшмаг дэлбэрэлт үүсгэж чолоозгийн хэлтэрхий тал тал тийш үсэрч байна. Энэ бол сүрлэг бөгөөд маш аимшигтай байгалийн үзэгдэл юм. Oh! Amazing! Энэ яг юу вэ? Хөлтөө байшин уу? Хэдэн зуун хүн агуулгын байшинг өөр газар руу нүүжихийн тулд хамтран ажиллаж байна. Олонний хүч оломгүй далаа гэдэг нь энэ үү? Энэтхэгт хөрсний нурж болж асар их хэмжээний чосоо шороо зам дээр нурж байна. Ёстой аимшигтай харагдаж байна шүү. Италийн Сан Паулогийн сүмийн энэ баяр үнэхээр гайхалтай харагдаж байна. Өөр юутай ч зөвлөшгүй. Энийг хартаа бас солиотой туршилт байна шүү. Шенгэн Азиуд халуун устай уралд ороход дэлбэрэлт үүсэж байна. Хүчтэй салхины улмаас дээвэр маш докторгүй болж тэр чигтээ хуулран одсон юм.
Нэгэн залуу сноубордер гулгаж байгаад өөрөө золтойлж шорлогны махны бэлдэц босчихсонгүй. Нөгөө дуунаас урдан авгач гэдэг нь энэ үү? Бас л сүртэй юм аа. Энэ үед бульдозерын операторын яг юу мэдэрч байсныг төсөөлөх ч аргагүй байна шүү. Энэ харим ёстой эвгүй мөч байна да. Асар хурдтай, дээрээс нь урдаас машин ирж байсан шүү дээ. It's actually moving toward me. Нэгэн Аризона мужид юр бусын хар салхийг камертаа буулгажээ. Байгаль ихч үнэхээр тааварсгүй. The heck? Энэ газрыг тэжлэхэд хэдэн тонн тесрэг бодис орсон гэж та бодож байна. Сэтгэлдээсэгт сансаа бичээрэй. Вообще волна туда пришла. Нею! Нею! Вegwezen! Echt niet! Аргентинд асар том мөсөн уулж эргэлдэж хүмүүжж байна. Гайхалтай үзэгдэл биш гэж юу? Neyo! Nee, dat meen je niet! Holy fuck! ¿Has grabado, Marina? Sí. Юта мужид сая долларын үнэтэй шинээр баригдсан 2 байшин ингэж нурлаа. Учир нь тэдгэрийг тогтворгүй хөрсөн дээр барьсан байв. Хайр нээд хөрөнгө. Цасан норон өвссөн үед нэн даруй хамгаалах байр хайхан чавал. Жишээлбэл майханд нуугдах газар олох нь таныг байгалийн хүчнүүдээс хамгаалж бэртэх эрсдлийг бууруулна гэжээ. Сонин юм. Yeah, hopefully. There's no gear. Радионы өндөр антийн хүчтэй салхинд норон онж байна. Ёстой нүдэндээ ч итгэмээргүй. Мүс дэлбэлэх тушаал тээж буу сахилахгүй залууг хардаа. Oh my god! Oh! Jeez!
2014 оны 1-р сард Их Британий Хаскин хотод асар том хөрсний норолт үүсэж 70 дахь хадан хасааг эвдэжээ. Азар хэнч бэртсэнгүй. Мод атсан хүнд ачааны машиныг бульдозер чирч эхэлсэн боловч гэнэт гинжин тасарч буцаад өнхөрсөн байна. Энэ бас нэг өмнөхтэй ойролцоо бичлэг байна шүү. Wow. Hey, can you turn the bump to the right? Ooh, look at that moon. Yeah. Бангладешт баяраар гэртээ хайхаар яарсан мянган хүн галт тэрэгний дээвэр дээр зогсож, суухан сууж, унах нь унан зорчиж байна. Qué bonito, el vato anda arreglando. Qué bien. Камерыг авар загас хорт шүдэрэ хатсан боловч азар дараа нь буцаагаад гаргажээ. Яг л үхлийн ам руу орж байгаа мэт сэтгэл сэрдэлийн мөч байлаа. За ингээд камерт бичигдэж үлдсэн сонирхолтой мөчүүдийг үзүүлдэг манай бичлэг дууслаа. Лайк дараад сувгаар дагаад өгөөрэй. Та бүхний стрессийг тайжих ийм олон бичлэгүүд хүлээж байна.